Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгтээ тавтаа морилно. Өнөөдрийн бичлэгний маань сэдэв бол харсан даасан тэнгэр ер нь өвгдөөд зүуд чинь танд юу хэлхийг хүсэж байна вэ гэдгийг харж өгөх гэж байна. Нэгдүгээр сонголтын хүзэр. Нэгдүгээр сонголтын дээр улаан онгийн лаг байршуулсан байна. Хоёрдугаар сонголтын үзэр ягаан онгийн лаг байршуулсан байна. Гуравдугаар сонголтын үзэр дээр цагаан онгийн лаг байршуулсан байна. За бодож аваад нэг бүлгийг сонгоорой. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн уншлагыг эхлэе. За толгой озер дээр минь гарсан өгсөн мессеж бол өөртөө хайртай байгаарай. Өөрийгөө хайрлаарай гэсэн тийм мессежийг өгсөн байна. Ер нь өөрийгөө жоохон хайрлахгүй юм биш үсттэй. Өөрийгөө хайрлаарай. Тэ та өөрөө маш сайхан үзэсгэлэнтэй бүсгүй маш сайхан залуу шүү гэдгээ мэдрээрэй. Тэгэхээр өөртөө хайртай байгаарай гэсэн тийм мессежийг өгч байна. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн өвдөд. Хоёр өмнө гол магадгүй гацсан байдалтай байдаг төрлийн багш байна. Юмны хоёр сонголтыг хийхдээ маш удаан бодож шийдвэр гаргадаг. Маш хурдан хугацаанд шийдвэр гаргадаг. Удаан бодож тэрнээс олж байгаа хугацаа алдчихдаг. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань ерөөхдөө болохоор хоёр зүйлийн сонголтны голд очиод ирэхээр маш их гаццдаг. Тэ. Тийм битгий байгаарэ гэж хэлж байна. Тэгээд ямар нэг юмыг хүсээд одоо ингэж явж явах үедээ ямар нэг одоо гацалт ч юм уу те одоо болохгүй бүтггүй зүйл ах юм бол жоохон ухарчих гэдэг төрөл тууштай биш зантай байж магадгүй тийм битий байгаарэ гэж байна. Хэрвээ одоо жоохон шамдармаар үе те жоохон ингээд энэ чи одоо яаж гаргалгаа нь хаана юм бэ те гэд ингээ олохгүй өчөөдөл гаргалгааг нь олоод цаашаа алхах юм бол те таныг маш сайхан зүйл хүлээж байгаа шүү. Юмд жоохон тууштай байгаарэ. Тууштай биш байна. Ерөөсөл хоёр юмнаар сонголт хийхэд маш хэцүү болчдөг. Одоо хийж байгаа зүйлээ үргэлжлүүлэх үү эсвэл шинэ зүйл эхлэх үү гэдэг дээр магадгүй байнга тийм сонголтын дунд төлтчихдэг тийм төрлийн хүн байгаа шүү. Тэгэхээр тийм битгий байгаарэ. Хоёр зүйлээс те сонголт хийж байгаа бол зориод хийж яваа зүйлээ одоо өөрийнхөө хүч энергийг зарцуулсан байгаа. Зориод хийж яваа зүйлтэй
аа илүү их сэтгэл гаргацсан те илүү их цаг хугацаа шаардсан зүйлээ сонгоод явах юм бол танд ерөөсөө те таны хийж байгаа зүйлийг чинь арталт танд маш тийм сайхан боломжууд ерөөсөө байгаа. Ердөөсөө л одоо тий мэдээж ингээд одоо ажил төрлийн явц дээр бол мэдээж тэг одоо хэдэн ч ажиллаас хэдэн ч одоо орлогын их өсвөртэй байж болно. Гэхдээ яг нэг ажлаа яг ингээд аваад хийж явах үедээ зөвхөн тэрэндээ л төвлөрдөг байгаа нэ. Нёгийгээ тэрийгээ энийгээ гээд хитрхи их тэгэнгүүт нөгөө нэг айгуу тийм дээ. Яа энэ ингээ болохоо болчлоо. Миний айгүй их сэтгэл гаргаж хийж байсан зүйлүүд ингээд болохгүй болчлоо гэд ингээд жоохон цогсон байдалд орчих гээд байдаг төрөл юм шиг байна. Ер нь таны амьдралд шин боломжууд маш сайхан зүйлүүд гарч ирдэг. Таны сахиуснууд ч гэсэн таныг ерөнхийдөө харж харж ерөнхийдөө ивэдэг дандаа боломжууд, дандаа сайхан зүйлүүдээр за энэ хүн энэний ард л гарчих юм бол бид нар бүгд одоо харж байгаа шүү гэдэг ерөнхийдөө бол мэдрүүлж байна. Муу хөдрүүд бол ерөөсөө бараг гарч ирэхгүй. Харин ерөөсөө л хоёр юмны сонголтонд очихоор хурдан шийдвэр гаргаад цаашаа алхахдаг байгаарай л гэж байна. Хоёр юмны голд жоохон ингээд гацсан мэдрэмжтэйгээр удаан битээ байгаарай, урагшаа алхахдаг байгаарай гэсэн тиймэрхүү мессежүүд гарч ирж байна. Тэгээд тэрийгэ тууштай хийгээд эхлэх юм бол шинэ боломжууд шин зүйлстэй ерөөсөө л арт тал одоо ямар хийж яваа зүйлээ дундаас нь хаяхгүй, шамтрахгүй чигээр явуулах юм бол тэрний цаана бүх одоо үр шим нь маш ингээд бүр бод төсөөлснөс ч илүү хэд дахин илүү бүр маш их тийм үр өгөөж өгсөн тийм байгаа хгүй. Нэгдүгээр тэгэхээр та бол ерөөхдөө өвд эцтэй ивэгцэн тэр хүмүүс таныг хардаг, таны амьдралыг таны замыг ерөөхдөө сайхан байгаасай гэд таны араас ерөөхдөө санаа тавьдаг, замыг чинь засдаг тэгээд ерөөхдөө толгой үзэр дээр гарснаар харахад жоохон өөртөө хайртай бай гэж одоо өөрийгөө толинд хараад би амар сайхан залуу шүү. Би амар сайхан бүсгүй шүү би маш сайхан залуу, би маш сайхан эмэгтэй гэдгийг мэдэрдэг байгаасай гэж байна. Өөрийгөө толинд хараад ч юм уу өөртөө итгэлгүй байдалтай битгий байгаарай, өөртөө маш итгэлтэй байгаарай. Мэдээж ингээд олон зүйлүүд, олон ажлууд хийж болно олон хүмүүстэй хамтарч болно. Хамгийн гол нь шийдвэр гаргалттай. Тэрэн дээр айгүй сайн байгаарай. Яг боломжит нэг хөлбрийг аваад тэрнийхээ араас тууштай байдаг байгаарай гэж зөвлөж гин. Тэгээд хүүхэд, амтан, хөгшин хүмүүст бас тусалдаг байгаарай гэсэн иймэрхүү зөвлөгөө өгсөн байна. Ерөнхийдөө болохоор нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань маш тийм ивэгцэн. Ерөнхийдөө ажил төрөл нь бүтээд байдаггүй хэцүү хүмүүс биш. Энэ хүмүүс гол нь хэцүү санагддаг зүйл нь ямар нэгэн зүйлийн одоо сонголтон дээр тэхүү байх уу, инхүү тэхүү гэдэг сонголтон дээр жоохон удаан шийдвэр гаргах гад байдаг төрлөөж магадгүй. Тэрнийхээ шийдвэрийг үнэхээр гаргаад цаашаа ингээ явж чадгал юм бол таны одоо ирээдүйд ерөөсөө таны хийсэн зүйлийг чинь үр шим дахин тэрнээс нь цэцэглээ дахиад шин зөндөө боломжууд гарч ирнэ. Сан карт гарч ирж байна. Сан бол таныг ерөөсөө л ингээд нар таныг маш их харж ивэж гин Тэгээд ерөөхдөө олон боломжууд гарч ирдэг. Нэг боломжийг хэтэрхий сайнаар хийгээд дараагийн боломжууд руу орох боломжтой. Хүмүүстэй битгий муудалцаарай. Хүүхэд нохоо хөгшин хүмүүстэй нохооч гэлгүй хүүхэд амтан хөгшин хүн гуравт ерөөхдөө тусалдаг тэр гурыг хайрладаг байгаарай гэсэн зөвлөгөө өгч байна. За тэгээд ерөөхдөө ийм ерөнхий
уншлага хийгдлээ. 1-р бүлгийг уншсан сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Миний уншлагын нүрээ дуусч байна. Тэгээд та нартаа бүгд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Та нараа л маш ивээгцэн, та нарын харсан даасан, сахиусан тэнгэрүүд та бүхнийг хардаг, өрөөдөг та бүхний төлөө ажиллаж байна. Тэгээд өөрсдийнх нь төлөө ингээд ажиллаж байгаа учраас таныг өөртөө хайртай байгаарэ гэсэн тийм зөвлөгөө өгч байна. За баяртай. За 2-р бүлгийг сонгосон хүмүүсийн толгой үзэр дээр одоо юу шүү ямар нэгэн зүйлийг одоо зүгээр жоохон өсөж дэвшиж одоо ургаарэ одоо үр үндэс минь чи шүү чи бол одоо юу гэдэг энэ дэлхий дээр байгаа одоо бидний үр үндэс шүү. Тэгэхээр чи ингээ ургааж нахиалч одоо магадгүй юу гэдгийг шууд олно шууд биш утгаараа ч юм уу гоё газар дэлхий дээр ногоо тарих ч юм уу бас нөгөөх нь бол өөрөө гоё өсөж хөгжиж өөрөө илүү одоо илүү сайн ургаж илүү сайн одоо юмыг хөрөн одоо мэдээлэл цуглуулж өөрөө илүү бас өсөж хөгжөөрэй аль талаас нь энийг хүлээж авал илүү тийм бас гоё мессеж байна. 2-р бүлгийг сонгосон хүмүүс маань өнгөрсөн маш их хичээсэн юм. Тэгээд одоо таны хичээлийн үр дүн чинь ирж байгаа шүү. Одоо болцсон байна. Одоо хичээгээд энэ одоо болохгүй мó бүтэхгүй мó тэр одоо болгон чинь одоо таны өмнө хийж исэн маш хэцүү мэдрэмж авч исэн тэр зүйлүүд чинь одоо дуусч байна. Та одоо дахиж энэ хэцүү мэдрэмжийг авсан ч магадгүй та туршлагажаад явж байгаа учраас дахиж энэ амар одоо хэцүү дундуур одоо гарцаа олохгүй ганцаараа явж байгаа энэ мэдрэмжийг та одоо ерөнхийдөө авахгүй. Одоо хэцүү болохгүй бүтэхгүй зүйлүүд ерөнхийдөө дууссан. Тэгээд хангалттай мэдлэг хуримтлуулсан одоо өмнө суралцсан байгаа зүйлээ одоо ирээдүйд гаргаж амьдрах шаардлагатай тийм үе болсон. Одоо та өсөж хөгжихийн тулд хийсэн байгаа зүйлүүдээ одоо ерөнхийдөө одоо туршлагаараа илүү амьдрах тийм цаг үед ирсэн. Энэ цаг үедээ магадгүй сэтгэлийн шарахтай сэтгэлийн шархаа тавьж явуул. Сэтгэлийн шархаа тавьж явуулж дараагийн харилцаа гарч ирнэ. Дараагийн харилцаа нь магадгүй романтик төрлийн хүн. Ажил амьдралын хувь дээр гэх юм бол зорьсон нэг зорилгынхаа төлөө явах хэрэгтэй. Хоёр юмны гоолд хатсан байгаа мэдрэмж ерөөсөө битээ тийм мэдрэмжтэй байгаарай. Амьдрал чинь ерөөсөө шин боломж, шин хаалга одоо өмнө авсан туршлага, өмнө авсан мэдрэмжүүд чинь таны одоо ирээдүйн цаашдах амьдралд чинь илүү сургамж олж илүү танд маш хэрэгтэй болно. Өвгдээд чинь таны хэлж байгаа үгийг сонсдог. Та надад жоохон туслаад үг гэд гуйвал таныг хүлээж зэр хүмүүс
тэр байгаа сахиуснууд өвөг дээдсүүд чинь танд туслахаар байна. Тэ. Хэцүү байвал хэцүү байна гэдгээ дотроосоо гаргаад хэлэх хэрэгтэй байна. Шинэ боломж, шинэ хаалга нэгдэж байна. Тэр хаалгыг очиж онгойлгох хэрэгтэй байна. Сэтгэлийн шарахтай байгаа мэдрэмжээрээ амар байгаад байна. Тэрэндээ магадгүй маш их хөдөлмөрлөөд. Гэхдээ одоо биш тэ. Энэ айгүй хэцүү байсан мэдрэмж дууссан шүү. Одоо ингээд энүүгээр дуусч байна. Дахиж таныг маш хэцүү тэ хүнд ачаатай байгаа энэ үе дуусч байна. Ерөнхийдөө хүзэр дээр бол тэ 10-аас дээш тоо байхгүй. 11 гэж байхгүй. 10 бол эцэс. Тэ. Одоо таны болохгүй бүтггүй байсан те. За болохгүй бүтггүй ч биш юм аа. Ерөнхийдөө өдөө хүртэл ингээд маш их ингээд хичээ зүтгэж явсны чинь үр шим нь одоо гарч ирж байна. Одоо та ерөнхийдөө те одоо өмнөшгөө заавал ингээл те заавал өөрийн биеэр заавал бие махбодоо зовоож амьдрах шаардлагагүй болсон үе дээрээ ирж байна. Одоо харин нөгөө жинхэнэ ургаж дууссан бол үржил шимээ хурааж авах цаг үе дээрээ ирсэн байна. Гэсэн ийм мессеж гарч ирж байна. Шинэ боломж. Ерөөсөө шинэ боломж. Одоо та өмнөх амьдарч байсан шиг тий. Маш юмд махруу заавал өөрийнхөө хүч хөдөлмөр таны хүч хөдөлмөрөөр орж байж болдог байсан биш, илүү шинэ боломж. Уулын оргил дээр суугаад хийсэн бүтээсэн зүйлээ хараад сууж ах тийм үе дээр ирсэн юм. Тэгэхээр та бол маш тийм гайхамшигтай тий. Одоо та бол маш гайхамшигтай одоо өвгдээцийн үр үндэс. Тэгэхээр одоо та ингээд ургаж дууссан бол одоо үржил шимээ хураа. Одоо өөрийнхөө төлөө штэ тий. Сэтгэлийн шарахтай тэрнчээ гарч чадахгүй байгаад байвал сэтгэлийн шархаа эдгээ. Жаргалтай сайхан илүү өөр хаалга сайхан боломжууд нэгдчихэд ах чинь тий. Өмнөх болохгүй байсан. Яа би ингээл хийгээл ингээл ерөөсө болдоггүй тий. Би бусдыг хайрлалаадаг наваг хайрладаг ч юм уу тий. Би нэг ажил хийгээл хизээ тий. Ингээл ийм байх юм уу гэдэг мэдрэмж одоо байхгүй болсон шүү. Одоо та өмнөх туршлага, өмнөх амьдралаас авч үлдсэн зүйлүүдээрээ ирээдүйд одоо тий маш хөнгөн аз жаргалтай сайхан уулын оргил дээр байгаа тий сайхан үнзгийн амьсгаа аваад тийм үе танд ирж байна. Тэгэхээр алгаа тосоод сайхан тосож аваад шинэ боломж, шинэ хаалга тий шинэ хүмүүсийг амьдралдаа илүү тий сайхан аз жаргалтайгаар хүлээгээд аваарэ. Ерөнхийдөө л бас айгүй сайхан мессеж гарч ирж байна. Та бол ерөөсөө л эвэгдсэн тий таныг юу илэн таныг хардаг харсан даасан тэнгэрүүд ч одоо таныг уургаад үр шимээ авахыг ч хүлээж байна. Ерөөсөө л одоо ургаж дууссан бол үр шимээ одоо аваа. Одоо болсон тий одоо жоохон тий өөрөөр бай. Арай илүү амьдралын шинэ үе эхэлж байна гэж харуулж байна. За 2 дугаар бүлгийг сонссон хүмүүстээ маш их баярлалаа. Аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Баяртай. За 3 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн уншлагыг эхлэе.
За хөөдрийн ерөнхий мэдээллийг харуул байгаа зүйлтэй баярлалаа. Гэхдээ бас өөр мессеж өгөхөд таныг хараад одоо сахиуснууд ч магадгүй бүжгэлж байна. Магадгүй та тэднийг одоо тий баяр хийхэд хүргэж яж байна. Магадгүй энэ бичлэгийг тий сурж байгаа хүмүүс үзэж байж магадгүй маш их оюуны ачаалттай ажилладаг хүмүүс үзэж байж магадгүй юмны хэмжээгээ тааруулах хэрэгтэй шүү. Хит их ядраад байвал амардаг байгаарай тий. Одоо хэмжээ ямар ч зүйлээр хэмжээ байх хэрэгтэй. Хэмжээ алдагдаад ирэх юм бол ядарна, хэмжээ алдагдаад ирэх юм бол бүтээмж муурна, хайр сэтгэлийн явдал дээр хайр сэтгэл дээр ч гэсэн хэмжээ алдаад эхлэх юм бол бас л буруу. Тэгэхээр хичээлээ хийж байгаа бол амрах хэрэгтэй, тархиа амрах хэрэгтэй. Мэдээж одоо тий урдах хичээлээ маш сайн уншиж судалж байгаа чинь зөв ч гэсэн амрах хэрэгтэй. Бас л ерөөсөө хоёр өмнө голд гацсан мэдрэмжтэй. Шийдвэр гаргалт ерөөхдөө жоохон зогсон адилтай. Ямар нэгэн зүйлийг одоо тий амар түргэн шуурхаа гэж бүр яаруулах шаардлага байхгүй л тий. Гэхдээ одоо толгой өдөр дээр гарсан дээр ч гэсэн одоо өөрт авсан мэдрэмж чинь тий таны хүсэж байснаас бага байсан ч гэсэн баярлал. Би энэ ажлыг хийгээд дээ илүү ихийг олох байсан чи арай бага олчлаа. За болио л өөр юм гэдэг битгий байгаарэ. Яг тэр зүйл чинь тий ерөөсөө авж байгаа зүйлтэй олж байгаа эднэрийг гаргаад яасан зүйл чинь энэ удаадаа арай багыг өгсөн бол дараа нь ихийг өгчл таараа гэж бодож итгэж хийж чадах юм бол ерөөсөө л тий ард нь амжилт заавал байгаа. Харсан даасан тэнгэрүүд чинь таныг тий та бол ингээд угаасаа л ерөөхдөө хийсэн зүйлээс ерөөхдөө юм олохгүй одоо тийм хэцүү мэдрэмж нэг их авдаггүй. Гэхдээ зарим зүйлүүдэд жоохон өөрийгөө дарах хэрэгтэй байна. Олцсон байгаа зүйлдээ жоохон сэтгэл ханахгүй байгаа мэдрэмж аваад илүү цаашаа. Мэдээж ямар нэгэн зүйлээс хүн одоо тий зогсож болохгүй л тий одоо за одоо болцсон дээ. Одоо би дахиж юм хийхгүй гэж мэдээж байж болохгүй. Мэдээж дандаа өсөж хөгжиж илүү зүйлийг харж байгаа хөт энэ бол маш том мундаг зан чанар. Гэхдээ зарим зүйлд бас жоохон хэмжээ хэрэгтэй шүү. Тэ. Мэдээж ингээл шуурга шиг яваал. За. Тэрийг ингэж энийг ингэж гэл ингээл яваад аж олон л тоо. Гэхдээ зарим нэгэн зүйлийг те болохгүй бол те орхиод явдаг те юмны ерөөсөл хэмжээ маш тийм хүчрэг энергитэй маш тийм эрэгтэй эмэгтэй айл нь ерөөсөл амар хүчрэг энергитэй магадгүй удирдах албанд тушаалд ажилладаг. Одоо магадгүй сурж байгаа бол ирээдүйд таны ирээдүй маш тийм ерөөсөл амар тийм хүчрэг ажил албан тушаал дээр ер нь тийм мөнгө санхүүгийн байдал дээр ямарсан тийм хүчрэг ерөөсөө хэцүү бол байдалтай идэж байхааргүй. Тийм энергитэй хүн байна.
Тэгэхээр таны харсан даасан тэнгэрүүд ерөөсөл авч байгаа зүйлдээ баярлаа. Мэдээж чи өөрөө ингээд юмд сэтгэл хандаггүй илүү их авахаа мэддэг байгаа ч гэсэн зарим нэгэн зүйл жоохон даруухан байна. Гэсэн иймэрхүү. Угаасаа ерөнхийдөө нөгөө өөрийгөө илүү хүртэх ёстой жинхэнэ маш сайн мэддэг төрлийн хүмүүс. Угаасаа ч тэгж амьдрна. Угаасаа ч өөрийнхөө бодсон тий юу мэдэрдэг, яасан ямар байдалтай байна. Угаасаа л тэр яг тэр шиг амьдрна. Би угаасаа л ихийг олдог, би угаасаа л тий би угаасаа л ихийг хүртэх хэрэгтэй гэж боддог. Эн чин зөв угаасаа л ихийг хүртдэг төрлийн тийм хүн байна. Гол өгөх гээд байгаа мессеж нь ерөөсөө тэн дээрч гарч ирсэн, энэ дээрч гарч ирж байна. Ямар нэгэн зүйлийг сонголт хийх тал дээр удаан модод цаг хугацаа битээ алдаарай. Сонголтоо хурдан хийдэг байгаарай. Сонголтын донд удаан гацх юм бол тэгж жоохон цаг алдаад байна. Тэгэхээр сонголтын донд удаан гацсан мэдрэмжтэй битгий яваарай. Ирээдүйн чинь маш сайхан гэрэлтэй байна. Мэдээж болж байгаа бүтэж байгаа янз бүрийн зүйлүүд угаасаа ингээл амьдрал угаасаа гарч ирнэ. Гэтэ угаасаа нэг шамтраад суучгаар хүн биш л байна л да. Ерөнхийдөө дахиад нэг мессеж өгвөл хүнтэй хил ам битгий игэрээ. Тэмцэлдээд ялахаар зүйл байвал те муудалцаж биш хүч чадлаараа одоо мэдлэг оюунаараа те сурсан зүйлээрээ илүү тэгдэг байгаарай. Ямар нэгэн хүнтэй одоо муудалцаж маргалдах зүйл гарах юм бол тэнцэнээс явдаг байгаарай. Тэгвэл энерги аягуулсаа хадгалагдана. Ерөөсөө л те зоосны эзэм. Угаасаа л илүү их зүйл хүртэх ёстойгоо мэддэг болохоор магадгүй бодчихснаас баг зүйл авал жоохон гэдэг төрлөөж магадгүй гэдэг төрлийн юм байж магадгүй. Гэтэ хаяада зарим зүйлийг хэмжээг нь тааруулдаг байгаарай. Гэсэн ийм мессежийг өгч байна. Тэгээд 3 дугаар бүлгийн уншлага маань энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэндээ ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баяртай.